Улсын хурлын ээлжид сонгуул болоход хэдхэн сарын хугацаа өлдөд байна. Тэр ч утгаараа сүүлийн үед улс төрийн хүрээнд нэлээдгүй олон онцлог үйл явдлууд араасаа өрнөсөр байгаа юм. Тодорхойлбол Монгол Улсын ерөнхий сайдыг цаашлаад засгийн газрыг танхимаар ногцруулах тогтоолын төслийг уянга тэргүүтээ нэр бүхий 19 гишүүн улсын хурлд өргөн барьсан. Энэ асуудлаар улсын хурлын намын эвслийн бүлгүүд удаа хилэлцэж байр суурь нэгтгэн өчигдрийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. Зэрхүүрэгч нам болоод шударга эвслийн бүлгийн зүгээс энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж зулмаар олонхын саналаар сайхан бэлэгдэргүүдээ шийдлийн засгийн газрын эрх сонгуул хүртэл элэг бүтэн ажиллахаар боллоо. Харин энэхүү тогтоолын төслийг улсын хурлд өргөн бариад байсан шударга эвслийн бүлгийн гишүүдийг бүлгийнхэн зүгээс өнгөрсөн хугацаанд нэлээдгүй шахаанд оруулж гарын үсгээ эргүүлэн татгиж дарамтлсан талаар өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр улсын хурлын гишүүн цог хатуухан хэлээд амжсан. Тодорхойлбол тэрээр хэлэхдээ манай шударга эвслийн байж байгаа царайны намайг гарын үсгээ эргүүлэн татахгүй бол эрх сонгуулаар нэр дэвшүүлэхгүй гэж дарамтлсан гэдгийг хэлсэн юм а. Түүнчлэн намынхаа тэр дундаа бүлгийнхээ шийдвэрийг дагалгүй том толгойж хувийн байр сууриа хадгалсаар байгаа. Цог баасан хүзрэг гишүүдийн хувьд намаасаа нэлээдгүй хөндөрж аргагүй ихэнд бусдадаа адлагдаж яваа сураг дуулдаад байна. Тэднийг намынхаа шахалтаар бүлгээсээ гарах зэрэг сонгуулаар нэв дэвшүүлэхгүй байх талаар бүлгийн хуралдааны үед яригдсан эсхийг тус бүлгийн дэд дарга улсын хурлын гишүүн Баян Сэлэнгээс тодруулахад дараах хариултыг өгсөн юм а. Улс төрийн соёл гэдэг үүднээсээ хаанаас одоо сонгогдож гарсан хэн нэрийн дэвшүүлсэн тэгээд өнөөдөр цулаараа байвал намынхаа бодлого шийдвэр мөрийн хөтөлбөрийг дагаж хэрэгжүүлэхэд илүү дөхөн байдаг учраас бид нэр тэр үүднээсээ бас ярилцдаг. Өмнөх засгийн газрыг бас огцруулах асуудалд манай гишүүдээс бас оролцоод гарын үдлээсээ зураад ингээ явж байсан ч юм байдаг. Тэгэл хөөчих болвол тэгэл тухайд хөөч шүү дээ. Түүнчлэн Монгол Ардын хувьсгалт намын гишүүдтэй холбоотой бас нэгэн мэдээлэл гараад байгаа нь тус намын дэд дарга улсын хурлын гишүүн Тэрвэж Давагтай холбоотой мэдээлэл юм а. Хэвлэлээр гарч байгаа мэдээллээр бол Тэрвэж Даваг гишүүн намынхаа дарга инх баяртай сүүлийн үед тунжиг таагүй харилцаатай байгаа учраас намаас гарах үгүй юу гэдэг дээр тулаад байгаа гинэ. Тэр ч утгаараа намынхаа дэд даргын албан тушаалаа өөрийн хүсэл дээр өгсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Монгол Ардын хувьсгалт намын нөлөө бүхий лидерүүдийн нэг Тэрвэж Даваг гишүүний хувьд Сонгон Архан дүүргээс хэдэнтэй улсын хурлд сонгогдчихсон. Бас ч үгүй тулахтай туршлагатай улс төрчдийн нэг. Гэсэн ч нам дотроо үзэл баримтлалын хувьд санал зөрөлдөөнтэй олон асуудал гарч байгаа учраас энэхүү намын дэд даргийнхаа суудлыг өгч цаашид Монгол Ардын хувьсгалт намын гишүүн хэвээр байх уугүй юу гэдэгт асуулт гарч ирээд байгаа гэхэд болох юм а. Тэрвэж Даваг Монгол гишүүн маань Монгол Ардын хувьсгалт намын дэд дарга. Дэд даргынхаа албан тушаалыг өгөө л гэсэн байгаа болохоос биш одоо намаасаа гарах тухай асуудал ерөөсөө яриаггүй, тийм шийдвэр, тийм өргөдөл хүсэлтийг намд өгөөгүй. Саяхан л одоо бид нэр оны дараа энэ асуудлыг өргөдөл өгснээр мэдсэн. Өөрөө одоо намын дэд даргын хувьд бол одоо хөдөө орон нутг руу явж ажиллаж байгаа ингээд намын бас дотоод асуудал руу бас төдийлө орж чадахгүй байна гэдэг үндэслэлээр л одоо өргөдлөө өгсөн байна гэж би ойлгосон. Түүнээс өөр мэдээлэл надад алга. Намаас хүндэрч байгаа ч тийм асуудал байхгүй. Ямар тааж улс төрийн намуудын томоохон төлөөлөл болох Монгол Ардын хувьсгалт намынхан дотооддоо нэлээдгүй бужигнаантай зөрчилтэй байгаа дээрх үйл явдлуудаас ажиглагдаад байна. Магадгүй тухай болох улсын хурлын сонгуулиар тус намаас хэнийг нэр дэвшүүл, хэнийг намынхаа жагсаалтаар их хурлд оруулах вэ гэдгээс л энэ бүхний хариулт тодорхой олгогдсон.